Дараагийн мэдээлэл тавилгатай тэмцэх газраас ногоо автобусны гих тодтголтой хэргийг шалгаж улмаар автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар өгсөрсөн болгон тогтоогдсон. Мөн улсад учруулсан нийт хохирлыг 134.5 тэрбум төгрөгөөр тооцож нөхөн төлөвлөж эхэлсэн байдаг. Харин тус хэрэгт холбогдох шүүх хурал 7 дахь 7 хоногт үргэлжилж байна. Нийт 24 толботой шүүх хурал өнөөдөр эцэлэх болов гэсэн хүлээлттэйсэн ч хараахан дуусаагүй үргэлжилсээр байна. Ногоо автобусны гих тодтголтой Монгол улсын сайд асан Сүхбаатар болон түүнтэй холбоотой 24 хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн анхны шатны шүүхэд 2 дугаар сарын 24-ний өдөр эхлээд 10 хоногийн турш үргэлжиж байна. Тэгэхээр эдгээр хүмүүстэй холбоотой хэргийг иргэн сануулхад нийслэлийн төгжрлийг бууруулах болон нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах чиглэлд болоод нийтдээ 810 автобус болоод худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Тэгэхдээ энэхүү ажиллагааг худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа Тэнүүн огоо компанийн зүгээс бол одоо давуу эрх эдэлсэн мөн стандартын шаардлага хангаагүй автобус оруулж ирсэн гэх шүүмжлэл гарч улмаар энэ хэрэг прокурор шилжсэн юм а. Тэгэхээр Тэнүүн огоо компани захирал Ган Хуйгийн зүгээс бол одоо эдгээр ногоо автобусыг оруулж ирэхдээ ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй. Мөн эдгээр ногоо автобусууд нь стандартын шаардлага хангасан шинэ автобуснууд. Мөн улсаас авсан татвар хураамж болон тендерийн татаасуудаа эргүүлээд төлчихсөн учраас шүүхийн ажиллагаа дууссан дараа бол одоо эдгээр автобуснуудаа бол одоо нийтийн шүлжээнд шугам шүлжээнд явуулна хэмээн мэдэгдэж ирсэн. Тэгэхээр тухайн үед энэхүү ажлыг хариуцсан ажиллаж байсан Сүхбаатар сайдын хувьд бол одоо энэхүү тендерийн ажиллагааг зохиолохдоо ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Харин төгжрлийн асуудлыг шийдвэрлэх уналтанд ороод байсан нийтийн тээврийг сайжруулахын тулд зарим нэг яарсан тохиолдол байгаа болохоос ш ямар нэгэн хууль зөрчиж бусдад давуу байдал олгосон ийм асуудал үүсээгүй гэдгийг бол одоо шүүхийн танхимд бол одоо гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн байгаа юм а. Тэгэхээр ногоо автобусны гих тодтголтой эдгээр 24 хүнд холбоотой шүүх хурал одоогоор үргэлжилж байгаа бөгөөд эцсийн шийд хараахан гарааг байна. Энэ дотор байгаа энэ 24 дотроос бид нар энэ шалгагдаад мөрдөгдөөд ингээ явхад харин нэг сайн юм. Бүх хүн шалгуулад үзэхэд өнөөдөр хахуул авсан хүн үндэслэгээ өргөцсөн хүн дотроос гараагүй. Үндэслэгээ өргөцсөн гараагүй шүү. Хөдөлшгүй баримтаар тогтоолоогоод олон сайтууд зэрэг мэдээлсэн энэ одоо хулгай хийчлээгээд тэгж хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлсөн. Зэвүүцүүлсэн, жигшил зэвүүцэл төрүүлсэн. Энэ дотор байгаа хүмүүсийг би аль биесээр хэлэхэд энд байгаа 24 хүнээс өнөөдөр шунхаа сэтэлттэйгээр ажиллаад ингээ хулгай хийгээд хумслаад боломжийг хулгай хийсэн үеийн дотор байхгүй байна. Алдан бичгүүднийх юм бол 2 дугаар хавц зэргийн 55 56 дугаар хуудсанд бол нийслэлийн засаг даргаас бас чиглэл өсгөх тухай алдан бичгийг явуулдаг. За мөн 2 дугаар хавц зэргийн 57 дугаар хуудсанд бас чиглэл авах тухай алдан бичгийг явуулдаг. 2 дугаар хавц зэргийн 58 дугаар хуудсан дээр бол Тагнуулын ерөнхий газрын 22 оны 12 сарын 15-ны өдрийн 01 488 дугаарт алдан бичиг бас байдаг. За мөн 2 дугаар хавц хэргийн 107 дээр 107 дугаар хуудаснаас 115 дугаар хуудас хүртэл Цагнуулын ерөнхий газрын ирсэн хариунууд байдаг. Эдгээр баримтуудыг яагаад шинжилэн судалгаа хийхээр нийслэлийн засаг дарганы зүгээс аливаа хэлбэрээр худалдаа авахтай холбоотой харилцаанд орохдоо мэргэжлийн байгууллага Цагнуулын ерөнхий газраас бол тухай бүр тодруулга авч ирсэн. Ногоо автобусны гих тодтголтой энэхүү хэрэг нийт 8 удаа хоошилсны эцэст энэхүү 11 дахь хоног дээрээ үргэлжиж байна. Улаанбаатар хотын төгжрлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах ёстой байсан ч өнөөдрийн байдлаар иргэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө санхүүгээрээ хохирсоор байгаа нь нууц биш. Харин шүүхээс ямар шийдвэр гаргаж хэн хэнийг буруутаад тооцох хэсэг нь тун удахгүй тодорхой болно.